Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд нийт 830 мянган сурагч суралцсан. Сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Хүүхдийн хичээлдээ ирэх, гэртээ харих занд нь ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг эх асран хамгаалагчийн зүгээс тавих анхаарал, хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох талаар сургах, тэдэнд энэ талын мэдээлэл олж авахд нь туслах шаардлагатай. Нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хичээлийн шинжилтэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Яг одоо бид Сонгон айрхан дүүргийн нутаг дэвсгэрт ирсэн байна. Миний ард харагдаж байгаа тэмдэглэгээ бол сургууль орчмын бүсийг илэрхийлж байна. Ойролцоох хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн энэ тэмдэглэгийг харах юм бол хурдаа хасаж 20 км/цагаас хэтрүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. За учир нь хүүхдүүд хичээл сургуулиасаа тараад зам хөндлөн гарахтаа хараа хяналтгүй эцэг эхгүйгээр гарах тохиолдлууд байдаг. За иймд та бүхэн учирч болцсогүй эрсдлээс урьдчилан сэргийлж жолооч та бүхэн манд хурдаа тохируулан явахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.